Хай, амралтын өдөр өглөөний өглөөний хүрээлтэд авъя гэж бодлоо ярих чинь шүү дээ. Өглөөний цагаа бэлдээ. Өчигдөр юм болсон за. Бит 3 уржигдэр нэг байр утсан байхгүй юу? Тэгээ тэр нь болохоор яг хүүгийн сургуулийн хажуудын байрлал аюу сайтай. Таамж хуучин байр, хуучны 5 давхар лифтгүй. Гэтэ яг ингээ байр нь болохоор 2 унтлагын өрөөтэй. Газан билетгтэй тэгээд ер нь доторх засвар масварн дайжгүй. Ер нь үзээд нөхөрөөтэй хоёрт бол таалагдсан. Тэгээ үнэн ч дээ одоо манай түрээсэлжээтэй адилхан 3 сая төгрөг зам. Тэгчээд нэг өрөө илүү штэ. Гэтэ яг байр нь хуучны байр, лифтгүй болохоор л үнэн нь тэгж орж байгаа юм. Тэгээ цонхнууд нь наран талдаа, дулаахан дуу. Ер нь дажгүй санагдсан байр байсан байхгүй юу? Бит 3 уржигдэр анх үзчихээ. Тэгээ өчигдөр бас дахиж очиж үзээд. Тэгээ ер нь дажгүй санагдсан. Тэгээд нөхөрөөтэй хоёр за тийшээ нүүцэн ч явах дээ энэ төр гэж ярьсан байсан байхгүй юу? Тэгээжсэн ч өчигдөр нөгөө зуурчилжсэн залуу залгаад за та нар гэрээ хэзээ хийх үү энэ төр гэхлээр ер нь хийцэн ч явах дээ энэ төр гэдгээд гэрээнийхээ нөхцөлийг ярьжсэн ч нөгөө зуурчлах залууч амар тэнэг за энэ байрыг ууг нэг байр эзэмшиг чинь зарыг гэсэн бодолтой байгаа. Тэгэд ер нь зарах хүнээ хайж байгаа. Тэгэхдээ ер нь хүн нэх авахгүй байх. Гэхдээ та нар тэр хүн авах хүртэл нь түрээсэлчих. Тэгээд түүхээрөө энэ байрыг хүн үзээ тэгээд авъя гэж яриул та нар тухайн үедээ байраа чөлөөдөд гарна шүү. Тэр үед гэрээгээ зөрчснээ хураамж болох 1 сарын төлбөрийг нэмж гэрээ зөрчсөний төлбөр гэж өгье энтергээд тэнгууд нь гин дургуурж юм чи юу яриад аа бид нар байр түрээсэлж амьдарч байгаа болохоос биш нэг байр зарах хооронд нь тэрүүгөө хооронд ингэ түрээслээ юуж идэг тийм юм үгүй байсан энтергээд гисэн чи гэтээ зүгээрээ ойрын жилдээ баг хүн авахгүй байх ч гэх шиг цаа үгүй бид нэр тийм нийтдээ гэрээ хийхгүй зүгээр түрээслүүлэхгүй бол ийм юм гэж үйсэн гэдгсэн чи зүгээрээ ихтдүүд ингээд ямар тийм нэг ач холбогдол өгдгүү маа энтергээд юу яриад аа бид нар чинь тэгвэл гэр бүлэрээ ингээд тав тухтай амьдрахыг хүснэ над байранд ч орсон бид нар нүүж орсон ч гэсэн зөндөө их юм манай нөхөр өөрөө застдаг бүх дулаалгаа өөрөө хийдэг тэгчээ байж хахад өөр хүн орж ирээд авах боломжтой гэдэг ч юу гэсэн үг юм тийм юм хийхгүй гэдгээд болцсон амар тэнэг байгаа үстэй угаасаа тийм гэрээ гэж үүсэн арай ч үгүйж айтайхан байр болчлоо тэгээд хүүгийн сургуулийн хүүхдүүд баг хинхэн тэр байр тэр хотгонд амьдардаг байхгүй юу тэгээд хүүгийн ангийнхан тавсаа хортчлоо гэж утсан ч шал тэнэг тэгээд бас нэг юм цаа ёо би өчигдөр тэгээд тэр байр руу орчих магадгүй за ер нь ямар ч гэсэн би байр олчих чадах юм байна гэж бодоод өчигдөр одоо түрээсэлж байгаа байрныхаа эзэнт хэлсэн байхгүй юу энэ удаа ингээд 11 сарын дундуур байрны хугацаа дуусгаар бид нэр үргэлжлүүлж түрээслэхгүй шүү бид нэр нүгээр алсан гэтгсэн чинь за яагаад ингэж юм гэтэр гэхлээр хөө маань бас ингэ том болцсон тусдаа өөрөө шаардлагатай болоод тэгээд нүгээр алсан энэ төр гэтгсэн чинь за тэгвэл би өнөөдөр өөрийнхөө харьцдаг нөгөө байрны зуучаа явуулъя тэр учрыг нь болог гэдэхгүй юу тэгээжсэн чинь байрны зууч залгаад одоо танад очиод нэг зураг мургийг авчи сайт дээр тавиад дараагийнхаа түрээслэх хүмүүсийг хай гэдэхэнгүүт нь ирээ зураг ав гэгээд ирээ зураг авсан байхгүй юу тэгчээд оройн нь ингээд тэр сайтан дээр тавьсан байгаа тэгсэн чинь амар зүүн за бид нар одоо за 3 саяар түрээсэлтэй шүү дээ тэгсэн чинь үнийг булгаад тавьсан байвал яг уу 2,800 гэтээ энэ байрнууд ер нь нэг өрөө байрнууд ингээ манай хотгонд үнэн буураад байгаа би ялцчгүй сүүлийн хэдэн жил ажиглал байгаа байхгүй юу угаасаа ингээд хаасайгүй байрны агентийн газар байдаг тэгээд тэд нар чинь ингээд үнэ нээлттэй тавьчих штеп тэгээд ингээд ялцчгүй бураад исэн за би тэгээд хамгийн гол нь үн буураад байгааг нь мэдсэн хэрнээ өөрийнхөө байрны эзэнтэй ерөөсө одоо түрээслэх хүнээ булга гэж ярьж байгаагүй за тэгээд би тэр үн булгаа тавьсан байгааг нь хараад ёо ямар инээдтэй юм гэж бодоод тэгэд би нэг хамт йогд явдаг манай байрны ясны охин байдаг байхгүй тэрнээс асуусан манай байрыг одоо түрээслэж байгаа байрыг үнэнд булгаад дараагийнхаа хүмүүст түрээслэнэ гинэ гэтгсэн чи чи ийм юм өөрөө анхаардаг байхгүй юу тэр охин бас энэ манай байранд нэг байр түрээслдэг байхгүй юу тэгчээд одоо ингээд 1 жилээр түрээсийн гэрээг байгуулад тэг тухайн жил нь дуусах төхөнгүүт нэтээс ингээд ер нь хотгон дотор өөр байрнууд ямар үнэтэй байна үнэн буурч гинөө өсөж гинөө гэдгийг амар ингээд ажилдаг юм л дээ тэгчээд ер нь манай энд нэг өрөө байрнууд буураад байгаа юм байл та тэгэнгүүт байрныхаа эзэнтэй ярьцдаг гэсэн манай энэ хавьд ер нь үн буураад байгаа юм байна би өөр арай жоохон хямдхан байр болчлоо одоо энэ түрээсийн үнийг буулгая хэрэг буулгавал
өргөжлүүлж түрээслэн болохгүй гэвэл би байраа солилоо гэд тэнгуүтэд байрныхаа эзэн зөвшөөрөөд булгадаг гэж байгаа байхгүй юу? Бид нарыг анх энэ байранд орж ирэхэд л байрны үн жоохон тухайн жилдээ өссөн бизнес биш. Тэрнээс хойш бол ер нь багасаад исэн. Гэтэл тэгэл одоо ингээл харахад бараг жилдээ биш сартаа ингээл 200,000 төгрөгөөр буурна гэдэг чинь тэгэл. За одоо тэр яах вэ? Тэд байраа олсон юм олоогүй мүү гэж юу? Олоогүй. Йоо. Нөхөр бас тэгэлээ. Чи одоо ингээд энэ ч тийм байна, тэр ч тийм байна гэжээд гинт гудамжинд гаргавгээд ёо. Гэхдээ гайгүй олчих бах. Гэтэ нэг манай хотхонд болохоор нэг зууч надад 11 сар гараад нэг байр чөлөөлөгдөн тэрэнд та 3 баг орчих байхаа айгу цэвэрхэн айтайхан 2 өрөө байр гэтгсэн. Тэгэд үнийн бас айгу гайгуйлжлээ 3 сая 200 орчим хэллөө. Айхтар бас үн хэлэхгүй лээ. Тэгэд айгуул тэгж хэлж юм чинь байр нь онцгүй байх гэхлээр үзүүлсэн зураг мураг нь ерөнхийдөө цэвэрхэн дайжгүй. Тэгээ тэрийг нэг хэд хоногс очиж үзэх юм. Гэхдээ тэр байрыг үзүүлэгчгээ тэр зууч маань нэг жоохон нэг тийм хүмүүс идэв шүү дээ, юм нэг сагсууд уу. Нэг жоохон ярэ жоохон бүлт өсөрсөн гэх юм цаашаа. Тэгээд өөртөө нэг амар ихтгэлтэй нэг ганглангуудаа нэг үнэртэй ус мус дүрхэд бохимогц ажилтсан мэдгүй би тийм хүмүүс нэг ихтгэлт дүрдгүй юм. Жоохон тийм хүн. Тийм хүн яг цагаад болохоор тэгээд ажил нураач хийчих гад хэд амны пингараа хүн дагуулж буруу сонголт хийлгэж гэдэг юм аа. Гэтэ яг ямар ч ихсэн 11 сар гарахаар нэг байрыг үзэх юм. Тэр залуу бол чи энэ байрыг хараа шууд туристлэндээ гэдгээдсэн. Одоо тэгээд өөртөө тийм л ихтгэлтэй бол тэрийг хараа. Гэтэ би ер нь тийм саксуан гро яриа өөртөө ихтгэлтэй хүмүүстэй харьцах бас тийм дуртай биш. Тэгснээс харин ч л жоохон өөртөө ихтгэл муутай юм шиг, даруухан юм шиг өөрийгөө дарсан нэг тийм хүмүүстэй харьцахад арай дээр ядаж үнэндээ оройдیں۔ Гэтэ энэ бол яг хятадын нийгэм соёлоос сурсан өнцөг байх. Хятадууд ч ер нь айгүй нэг өөрийгөө дардаг, хүчээ нөөдөг, нуудаг, ер нь бол хоосон савл чанга дуурдаг гэдэг. Тийм хүмүүс болохоор надад тгий санагддаг болсон байж магадгүй. Гэтэ баав хахад тэл аав ээж хоёр жоохон сэргэлэн байгаа чи, яриа байгаа чи, өөрийгөө харуулаа чи гэд ингээд өгсөн за. Тэд би одоо тийм даруухан дотгошоо байсан юм уу гэхэлэр үгүй бах. Гэтэ одоо бол миний яг үнэлдэг зан чанар бол илүү даруухан, дотроо хүчтэй, дотгошоогоо байх нь илүү зүгээр юм шиг санагддээ шүү. За ер нь юу болоод юм ярьч ба. За бай.